Сайн бацгаана төмс эргэж та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг айлтган дэвшүүлж байна. 21 жилийн төвхтэй дэбэслэзээ хамт олон үзэгч та бүхэндээ аймаг орон нутгийн хэмжээндх онцлог мэдээллүүдэд танилцуулдаг. Төмсийн мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаараа танилцуулъя. Үзэгч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулна уу. Өнөөдөр Дархан Уул аймгийн хэмжээнд шинээр бүртгэгдсэн халдварт Улаанборхон өвчний нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн онцгой комиссийн өргөтгсөн шуурхай хуралдаан зохион байгуулагдлаа. Аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын засагт яг одоогийн байдлаар Улаанборхон өвчний батлагдсан 6, эмнэлзүүн шинж тэмдэгтээ 18 тохиолдол хэвтэн эмчилүүлж байна. Ойрын аймтлын 400 гаруй тохиолдол бүртгэгдэд байгаа учраас урьдчилан сэргийлэх хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллахыг үүрэгдсэн юм а. Тодорхойлбол сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлахгүй хэдий ч онцын шаардлагагүй бол олон нийтийг хамарсан амралт зугаалга аливаа үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг уриаллаа. Дархан Уул аймагт Улаанборхон өвчний тохиолдол илэрсэнтэй холбогдуулж аймгийн онцгой комиссийн шуурхай хуралдааныг өнөөдөр өглөө хуралдууллаа. За энэ хуралдааныг бид нар илүү олон түмэнд хүргэх үүднээс өргөтгсөн бүрэлдэхүүнтэй хуралдлаа. Тухайлбал бүх боловсролын байгууллагын удирдлагууд, за Дархан Уул аймагт төрийн үйлчлэгийг удирдан явуулж байгаа бүх хил цаагийнхын дарга нарыг онцгой комиссийн гишүүдийн бүрэлдэхүүнтэй, за Дархан сумын болон сумдын засаг дарга нар, Дархан сумын багийн засаг дарга нарыг хамруулж зохион байгууллаа. За ингээд үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдэд эхлээд мэдээлэл өгөх зүйтэй баг. За Дархан Уул аймгийн хэмжээнд 5 сарын 15-ны өдөр шинэ алхам сургуулийн сурагчдаас за Улаанборхон өвчний тохиолдол илэрсэн. За энийг одоо өнөөдрийн байдлаар баталгаажуулж нийтдээ 23 тохиолдлыг баталсан байна. За үүнээс 6 нь албан ёсны шинжилгээгээр баталгаажсан бол бусад өвчтөнгүүд бол эмнэлзүүгээр өөрөлдвөл одоо байгаа нөхцөл байдлынхаа хүрээнд шинж тэмдгүүдээр бол нотлогдож байна. За үүнийг бол бас баталгаажуулах шинжилгээний ажиллагаанууд хийгдэж байгаа гэж ойлгож болно. За одоогоор бол шинжилгээг бол Улаанбаатар хотод хийж байгаа. За тэгэхээр өнөөдрийн онцгой комиссийн хурлаас бас өгсөн шийдлийн дагуу Дархан Уул аймагт энэ PCR-ын шинжилгээг авах, зохион байгуулах ажлын арга хэмжээг хийхийг бас үүрэг болгож өглөө. Тэгвэл цаг хугацаа алдахгүйгээр бид нар тодорхой мэдээлэлтэй болно гэж ойлгож байна. За шинэ алхам сургуулийн сурагчдаас Галакси гэж энэ амралтанд жил болгон зохион байгуулагддаг төлөвлөгөөт үйл ажиллагаанд хамрагдсан сурагчдаас энэ одоо өвчин гарсан байна. За энэ үйл ажиллагаанд хамрагдахдаа анхны одоо тохиолдол, анхны с жиг бүхий хүүхэд бол өөрөө эндээс явахдаа энэ анх шатны одоо энэ шинж тэмдгүүдтэй байсан, ханиаттай нуснаа гоожсэн боловч одоо энийг энэ үйл ажиллагаанд оруулахдаа одоо энэ тариагаа аваад одоо тэр амралтандаа явсан. За тэгээд энэ ирэх хугацаанд нь бол энэ халдвар дарахж өнөөдрийн байдлаар саяны нэр бүхий тооны иргэд өвчнөөр өвчсөн одоо ийм мэдээлэлүүд байна. За энэний дийлэх хувь нь бол эрэгтэй хүүхдүүд эзэлж насны хувьд чинь 6-аас 13 насны хүүхдүүд байна. За дийлэх нь эрэгтэй хүүхдүүд байна. За 23 дээр нэг тохиолдол нэмэгдэх нь бол насан турсан хүнээс бас нэг тохиолдол одоогийн байдлаар эмнэлзүүн шинж тэмдгээрээ илэрсэн юм тохиолдол байна. За энэ бол од зөвхөн сургуулийн ажилтан байна. Тэгэхээр одоо хариу нь бол эцэлж батлагдаж гараагүй байна. Тэгэхээр энүүгээр юу хэлэх чинь тэгэхээр энэ бол зөвхөн хүүхэд биш, насан туршид ч бас өвдөх ийм эрсдэлтэй өвчин байна. Бүхий л тархалт болон халдвар хамгаалтууд бол яг ковид царцлын үед хийжсэн халдвар хамгаалт тархалтын үйл ажиллагаатай адилхан гэж ойлгож болно. Тийм учраас бидний өгөх зөвлөгөө бол халдваргүйжилт, ариун цэврийн сахих, халдвар гараа ариутгах, за амны хаалт зүүх, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагт шууд хандах ийм зайлшгүй тохиолдол байна. За өнөөдрийн онцгой комиссийн хурлын шийдвэрээр хэд хэдэн үүрэг даалгавруудыг мэргэжлийн байгууллагад өгч ажиллалаа. За тухайлбал эхний ээлжинд боловсролын байгууллагууд дээр ариутгал, халдваргүйжилт, за тандалт хийх ийм 4 чиглэлийг өгсөн. За сургууль цэцэрлэгийн болон бүх төрлийн насныханд зориулсан нийтийг хамарсан үйл ажиллагааг одоогийн байдлаар хязгаарласан шийдвэр гараагүй гэж ойлгож болно. Тийм учраас харин аль болох онцгийн шаардлагагүй бол ийм нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй бах, мөн хамрагдаж оролцохгүй бах тал дээр иргэд эцэг эхчүүд өөрсдөө санаачлагтай ажиллах ийм зайлшгүй шаардлага байна гэдгийг хэлье. За яагаад ийм шийдвэр гаргав гэхээр эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн яамнаас өгж байгаа зөвлөмжийн дагуу бол нийтээр нь хамааруулж одоо ялангуяа сургалтын үйл ажиллагаануудыг хязгаарлах боломж байхгүй байна. Ялангуяа энэ 7 хоногт бол боловсролын байгууллагуудаас нийт сурагчдад одоо шалгалтын үйл ажиллагаанууд явагдаж байгаа, мөн эсэлтийн ерөнхий шалгалтуудын бэлтгэлүүд явагдаж байгаа. Тийм учраас одоо нийтийг хамарсан сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр огт гараагүй. За өвчний голомт болсон шинэ алхам сургууль дээр 14 хоногийн хугацаатай бид нар хичээл сургалтын үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагааг нийтийг хамарсан тэмцээн уралдаан, соёл урлагийн үйл ажиллагаа, секс дугуулгын үйл ажиллагаануудыг тухайн сургууль дээр хийх, тухайн сургуулийн хүүхдүүдийг өөр
одоо ийм саний нэр дурдсан үйл ажиллагаанд хамрагдахыг хязгаарласан шийдвэрийг харин гаргасан. За тэрнээс бусад тохиолдолд бол хичээл сургалт одоо цэцэрлэгийн бүхий л үйл ажиллагаанууд хэвэн явагдана. За тухайн байгууллагын удирдлага буюу цэцэрлэг сургуулийн удирдлага эрүүл мэндийн байгууллагатайгаа хамтарсан. За мөн тухайн сургууль цэцэрлэгийнхаа эмчнэрийнхээ дүгнэлтийг үндэслээд тухайн хүүхдийг одоо хичээл сургуулийн үйл ажиллагаанд хамруулахгүй байх. Ялангуяа өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол түр хугацаагаар одоо хичээл сургуулийн үйл ажиллагаанд хамруулахгүй байх шийдвэрийг бол тухайн байгууллагын удирдлага гаргаад явна гэдгийг эцэгчүүд ойлгоорой. Яг ийм тохиолдлууд байна. Тухайлбал жишээ нь саяны бодит жишээн дээр одоо саяны шинэ алхам сургууль дээр өвдсөн хүүхдийн одоо дүүн цэцэрлэгтээ одоо явж явах юм тохиолдлууд байгаад эцэгх нь өөртөө цэцэрлэгтээ өгөх одоо хүсэлтэй байгаад байдаг. Тэгэхэд нөгөө талдаа байгууллагын удирдлага нь нөгөө цэцэрлэгийг хүлээж авч байгаа байгууллагын удирдлага энийг одоо тусгаарлах хүсэлт сонирхолтой байна. Тэгэхээр тухайн цэцэрлэг сургууль дээр ямар эрсдэл үүсэх боломжийг урьдчилж байгууллагын удирдлага хараад тухайн хүүхдийг сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хамруулахгүй байх ийм шийдвэр гаргаж болно гэдгийг эцэгчүүд маш сайн ойлгохыг одоо хүсэж байна. За тэгээд ер нь бол эцэгчүүдэд хандаж оройлох хандлагыг одоо бид нар хэрэгжүүлж ажиллах тал дээр ажиллана гэдгийг хэлье. За мөн төрийн байгууллага бүх шатны төрийн байгууллагууд иргэдэд үйлчлэхдээ амны хаалттай үйлчлэх, за мөн ариутгал халдваргүйцүүлэлтийг сахих ийм үүрэг даалгавруудыг авч ажилласан гэдгийг бас дуулгая. За сургуулийн удирдлагууд бол сургууль цэцэрлэгийн удирдлагууд эцэгчүүдтэй эргэх холбоотойгоор одоо өөрсдөө тухайн ангийн одоо групп чатанд эцэгчүүдэд энэ өвчний талаарх эмнэлэг зүйн мэдээллүүдийг өгнө. За мөн одоо хүүхд тухайн ангид суралцж байгаа хүүхдүүдийн өвчний одоо ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар хааж нуухгүйгээр ил тод нээлттэй мэдээлж эрүүл мэндийн байгууллагад хандах юм заашгүй шаардлага байгааг бас дуулгая. Энэ 7 хоногт бүх боловсролын байгууллагууд болон нийтийг хамрах үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дээр халдваргүйцүүлэлтийн ажлыг бас 7 хоногийн хугацаанд үе шаттайгаар зохион байгуулна. Өөрөөр хэлбэл тэмцээн уралдаан зохион байгуулдаг заал танхим, за сургалтын орчныг бол халдваргүйцүүлэх ажлуудыг бид нар зохион байгуулахаар төлөвлөж байна. За нийтийг хамарсан насан туршидтын болон бусад төлөвлөгөөт тэмцээн уралдаанууд бол хэвэн явагдана. Гэхдээ биеийн тэмцээн спорт хороонд өгсөн үүрэг чиглэлийн дагуу эдгээр тэмцээн уралдаанд оролцож байгаа иргэдэд амны хаалт зөөх, за ариун цэвэр халдваргүйцүүлэлтийг сахиулах, за мөн ямар нэгэн одоо өвчний шинж тэмдэгтэй иргэдийг бол тэмцээн уралдаанд оруулахгүй байх юм шийдвэрүүдийг дор бүрэн гаргаж ажиллахыг бас чиглэж болгож өглөө гэж одоо ойлгож болно. За төгсгөлд нь одоо нийт өвчлөлттэй холбоотойгоор нэгтгэхэд хэлэхэд шинэ алхам сургуулиар гарсан энэ тохиолдолд өнөөдрийн байдлаар 23 батлагдсан. За үүний ойрын хавтал 408 иргэнийг одоо бид нар хяналтанд байлгаж ямар нэг одоо өвчний шинж тэмдэг гаргасан тохиолдолд одоо шинжилгээ авч за мөн одоо энэ хариунуудыг хүлээж байж байна. За тэгэхээр цаашдаа энэ аль болох 12 дугаар ангийн хүүхдүүдээс бусад ангиуд бол одоо энэ хичээл дуусж байгаатай холбогдуулж амралт зугаалганд явахгүй байх. За 12 дугаар ангийн хүүхдүүд бид үнэхээр бас хязгаарлах боломж алга. 12 дугаар анги төгсөлтийн баярууд болж байгаа. Тэгэхээр бусад ангиуд бол энэ онцгой шаардлагагүй бол энэ одоо амралт зугаалга, нийтийг хамрах энэ үйл ажиллагаанууд бусад үйл ажиллагаанд анги хомт олноор оролцох ийм үйл ажиллагаагаа түр хугацаанд одоо дэвчхийг бас уриалж байна. За ялангуяа эцэгчүүд энэ дээр бас өөрсдөө санаачилтай ажиллахыг бас уриалж байна. За хүүхдүүдэд ч гэсэн ямар нэг юм эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор явдаг тэмцээн уралдаан, секс дугууланд нь бас хяналтайгаар одоо байлгах, за мөн хүүхдүүдийнхээ өдөр тутмын одоо өвчний ямар нэгэн шинж тэмдэг байх үгүй юу гэдгийг бас хянах, за мөн одоо амаа зайлахаас ахуулаад содтой усаар амаа зайлахаас ахуулаад гараа хариуцах, за мөн витаминжүүлэлтийн ажлыг бас витамин гэж одоо эрүүл мэндийн байгууллагаас бид нар хэлж байгаа. Тэгээ витаминжүүлэлтийн ажлыг бас эцэг их болгон одоо байгууллага хамт олон болгон санаачлан зохион байгуулж хийх заашгүй шаардлага байгааг одоо дуулгая. Өөрөөр хэлбэл энэ удаагийн бид нар онцгой хөмсөн шийдвэрээр ямар нэгэн хязгаарсан хоригдсон шийдвэрээс илүүтэй иргэний үүрэг хариуцлага оролцоог нэмэгдүүлж урьдчилан сэргийлэх ажил дээр одоо төлхөө анхаарал хандуулж ажиллаж байна гэж ойлгож байна. За одоогийн байдлаар нэг голомтын бүс дээр ажиллаж байгаа учраас эрүүл мэндийн газар маань өөрсдийн нөөц болцоо хүчин чадлаараа одоо бүрэн энэ үйл ажиллагааг хяналтандаа одоо байлган ажиллаж байна. Эмнэлэг төвлөж байгаа, хэвтэн эмчлүүлж байгаа хүүхд иргэдийн талаараа бол одоо яг одоо эрүүл мэндийн газраас өгсөн чиглэлийн дагуу одоо эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг үзүүлж ажиллаж байгаа гэдгийг одоо мэдээлэл өгье. Шинэ алхам сургууль дээр халдвар гарсны маргааш нь зохион байгуулсан гэдэг энэ мэдээллийг авч бид нар бас одоо яг саяны гаргасан шийдвэрийг буюу 14 хоногийн хугацаанд дахин энэ сургууль дээр өөр одоо хичээл сургалтын үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах шийдвэрийг сая онцгой хөмсөн хурлаар гаргасан. За хоёрдугаар энэ эхний 23 хүүхд дотор бол түрүүн би мэдээлсэн 65% нь вакцин тогт хамрагдаагүй. За 30-40% нь 4-5 хүүхэд нь бол вакциндаа урд нь хамрагдсан хүүхдүүд. За зарим нь бол вакцины товлолт нас нь болоогүй юм бас тохиолдоод байна. Мэргэжлийн байгууллагууд эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмж, заавар зүйлүүдийг маш сайн үзэж харж танилцах заашгүй шаардлагатай гэдгийг хэлье. За өнөөдөр бидний хуралд өгсөн мэдээлэл мэргэжлийн байгууллагууд өгсөн мэдээлэлээр бол яг ковидын үеийн
ковидтай адилхан шинж тэмдгүүдтэй мөн ковидтай адилхан нууц хоногтой халдварлах чадвар нь бол харин ковидоос илүү гэдэг одоо ийм зүйлийг хийж байна. Өөрөөр хэлбэл агаар тусал болон бохирын замаар одоо халдварлах ийм эрсдэлтэй өвчөн гэж одоо тооцож байгаа. За даргамдээ оюутан насныхаа дурсамжит хуудсыг хааж амьдралынхаа дараагийн шинэхэн хуудасаа эхлүүлэхээр Дархан дээд сургуулийн оюутнууд өнөөдөр төгсөлтийн баяраа Дархан хотын залуучууд театрт тэмдэглэл өнгөрүүллээ. Тэд энэ үеэр эрдэмтэн багш доктор профессорудаас диплома баяртаагаар гард авлаа. Найрамлын Дархан хотынхоо нэрээр агуулдаг Төвөн бүсийн тэргүүлэгтээд боловсролын байгууллагуудын нэг Дархан дээд сургуулийн 24 дахь удаагийн Эрдмийн баяр ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Энэ үеэр бакалавр, магистрийн төвшний 170 гаруй оюутнууд диплом ромбо гардаж явлаа. Дархан дээд сургууль байгууллагын төвшөнд 3 удаа магадлан итгэмжлэгдэж 6 хөтөлбөрөөр үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлээд байгаа. Мөн багш бага боловсрол, багш сургуулийн өмнөх боловсрол, багш гадаад хэлний боловсрол, багш хөгжмийн боловсрол, нийгмийн ажилтан, боловсрол судлалын магистр зэрэг хөтөлбөрүүдээ үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлсэн билээ. Харин 2025-аас 2026 оны хичээлийн жилд багш математикийн боловсрол, сэтгэл судлал, нэгтлэн бодох хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлэхээр бэлтэж байгаамаа. Тус сургуулийн гадаад харилцаа улам бүр өргөжин тэлж байна. Эрдмийн баяраа тэмдэглэж байгаа Дархан дээд сургуулийнхаа хамт олонтой оюутан залуучдаа энэ сайхан мөчийг хуваалцж байгаадаа баяртай байна. Тус сургуулийн гадаад харилцаа сүүлийн жилүүдэд бол ихээхэн өсөж байна. Тухайлбал Дархан дээд сургууль бүгд найрамдах хятад улсын хоондөр байгаль нийгэм хүмүүнлэгийн ухааны их сургуультай хамтын ажиллахыг санамж байгуулж цаашдаа хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр хоёр тал санал солилцож тохирсон байгаа. Энэ жилийн төгсөлтийн бас нэг том давуу тал онцлог нь бий болж байна. Нийт төгсөгчдөө Дархан дээд сургуулийн профессор багш нартай бүх шилдэг төгсөгчдөө эрдмийн хязгааргүй замд одоо дардан байгаа гэдэг ерөөлийг Дархан дээд сургуулийн удирдлагын нэрийн өмнөөс хүлээж авч байгааг хүлээн авна уу. Баярлалаа та бүхэнд. Эрдмийн баярын үеэр шилдэг оюутнуудаа тодруулан өргөмжлөлөө. Тэргүүний уншигч Нацагд орж тэмдэглэнээр багш бага боловсрол хөтөлбөрөөр төгсөгч нэм баярын дэлгэр цэцэг, нийгмийн шилдэг оюутнаар багш бага боловсрол хөтөлбөрөөр төгсөгч Даваач явын Инэрш, урлагийн шилдэг оюутнаар багш сургуулийн өмнөх боловсрол хөтөлбөрөөр төгсөгч Ууган Баатрын инх цул тодорсон бол спортын шилдэг оюутнаар багш хөгжмийн боловсрол хөтөлбөрөөр төгсөгч Сонин Жавын Баясгалан, сурлагын шилдэг оюутнаар багш бага боловсрол хөтөлбөрөөр төгсөгч Батцүхийн Нямжав, багш гадаад хэлний боловсрол хөтөлбөрөөр төгсөгч Болдын Эрдэнэ нот тодорсон бол судлаач оюутнаар багш сургуулийн өмнөх боловсрол хөтөлбөрөөр төгсөгч Гэрэл Додын Гантуяа шалгарсан юм. Харин шилдгийн шилдэг оюутнаар багш бага боловсрол хөтөлбөрөөр төгсөгч Хишиг Батогтой инхчин нар тодорлоо. Нийт ирсэн сурагчдаа бас оюутнуудаа хичээлийн энэ хонхны баярын мэндийг хүргэж байна. Намайг Эрдэнэ Олд гэдэг. Тэгээд гадаад хэлний боловсролын багшийн ангиар суралцж. Тэгээд сурлагын шилдэг оюутан болсон. Тэгээд маш сэтгэл өндөр байна. Тэгээд энэ бүгдийг үнэлсэн сургалтын алба болон нийт Дархан дээд ажилсагчдаа бас маш их баярлалаа гэж хүсэж байна. Энэ суралцж байгаа хугацаанд IELTS-ийн 7 болон бас яг хүмүүнлэгийн их сургууль дээр болсон англи хэлний олимпиад нэгдүгээр байранд орсон байгаа. Тэгээд бас маш олон хичээлүүд дээр шамдан суралцаад YouTube дээр бас нэг ангийнхаа хүүхдүүдэд зориулсан хичээлүүдийг хийж бэлтгэж явуулдаг байсан. Тэр болны үнэлээд сайн шагнаж ахчих байна гэж бодсон. Биднийг өдөө зэрэгтэй хүртэл маш олон зүйлсүүдээр зааж, сургаж, туршлагажуулсан нийт багш нартаа маш их баярлалаа. Та бүхнийхээ хичээл зүтгэлийг үнэхээр алдалгүйгээр дараагийн карьертаа болон хийх зүйлстэй энэ бүх заасан зүйлүүд чинь хичээнгүйлэн суралцаад улам өргөжүүлээ сайжруулад явах болно гэж бодож байна. Баярлалаа. Бага боловсролын багш мэргэжлэр бакалаврын зэрэг хамгаалалт төгсөж байгаа. Сая бол шилдэг оюутан шагнал авахд бол миний урлаг спорт тий ер нь эрдэмчлэгийн ажил тэгээ сурлагын байдлууд ер нь бол маш их нөлөөсөн. Бага ангид байхдаа бага ангийнхаа багшийг 5 жил ер нь ажиллаж байгаа шүү дээ. Яг тэр үднээс ер нь бага ангийн багш мэргэжлэр сурья гэсэн хүсэл мөрөдлөөр тэгээд Дархан дээд сургуулийг судалж агаад оржсон байгаа. Манай сургуулийн чанар бол маш сайн. Дархан дээд сургуулийн орой ангийн төгсөх курсын оюутан байгаамаа. За би Дархан дээд сургуульд 2023 онд элсэн ороод одоо энэ жил төгсөж байгаа. Нийт Дархан дээд сургуульд сурч байгаа нийт оюутнуудаа бүх багш нартаа баярлал талхснаа илэрхийлье. Дархан дээд сургуулийн доктор профессор Баттэлгэр багштай мөн адил баярлалаа илэрхийлье. Би болохоор сурангаа мөн адил энэ жил Дархан дээд сургуулийн 9-р сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байгаа. 24-р сургуулийн 5 ангийн Ананд тэгээд мөнгөн хонхны баярт оролцож байгаа бүх ах эгч тэгээд мөн найзуудтай баярын мэнд хүргье.
Өдгөө Дархан дээд сургууль нийтдээ 832 оюутантай 45 багштай төвийн бүсийн тэргүүлэгтээд боловсролын байгууллагын нэг болоод байна. Нийтэд төгсөгч оюутнуудад ажил амьдралын өндөр амжилтыг хүсэн ёрой. Дараагийн мэдээ. Хайрлаж өсгөн хүмүүжүүлнэ гэж гаргадаг үр хүүхдээ эсэргээрээ зовоож, тамлаж, үл гайхрах хүчирхийлэл дунд өсгөж байгаа харамсалтай тохиолдлууд буурахгүй байна. Жишээ нь архины хамааралтай ээжээс болж 2хан сартай нялхуур ой 2 сартай болон 9 настай хүүхдүүдийн ирээдүйд тун бүрхэг байна. Бид өнөөдөр Дархан улаан аймгийн түр хамгаалах байрнаас дараах мэдээллийг онцлон бэлтгэлээ. Арх савнаасаа бусдыг дийлдэг гэдэг. Хамгийн харамсалтай нь ингээс нь цагаан сүү асгардаг их хүн архины хамааралтай байх нь хүүхдийн аймнаас эрүүл мэнд тэдний ирээдүгээд ямар хар толов үлдээж болдгийг сохтуу ээж нь үл мэднэ. Тодорхойлбол Дархан улаан аймагт төрөөд ердөө 2хан сартай нялхуур түүний дээр ой 2хан сартай хүүхэд тэдний их 9 настай хүүхдүүдгээд ээжийнхээ үл хайхрах хүчирхийлэлд удаа дараа өртөж сүүлийн 5 жилийн хугацаанд хэд нийтдээ 6 удаа түр хамгаалах байранд очижээ. Дархан улаан аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар түр хамгаалах байрнаас зохих арга хэмжээг авч ажилдаг хэдий ч ээж нь эрүүл болж ирээд хүүхдүүдэд аваад явдаг. Тэд хууль шүүхийн байгууллага биш учраас шүүхийн дайныг шийдвэр гаргах субъектууд биш учраас дахиад л энэ явдал давтагддаг байна. Хамгийн сүүлд 2хан сартаа нялхуур гэртээ удаа хугацаанд уйлж байхад нь хөрш айлынхан нь гэрт нь ороход нялхуур ор хамны завсар хавчуулагдаад утсан байх жишээтэй. 9 настай эгч нь ээжийн оронд ээж болж 2 нялх дүүгээ хардаг биендээ баймгүй хүн төвчр ачааг үүрч явна. Энэ яагаад үрдүн өгөхгүй байна гэхэлэр эцэгхээс маш хамааралтай болоод байгаа байхгүй юу? Тийм байнга архин цогт уурж байгаа хүүхдүүд одоо хараа хяналтгүйгээр орхиж байгаа тийм ээ. Инээсээ болоод хүүхдүүд эрсдэл гарах одоо тэр эрсдэл маш өндөр болчихж байгаа. Сая ихтэй 2 сартай хүүхэд нэхэд орныхоо завсар авчигдсан байсныг л хажуу айлынх нь улсууд төгжээг нь тайлж орсон гэж байгаа шүү дээ. 2 сартай хүүхэд. Тэгээд 9 настай хүүхэд 1 нас 2 сартай хүүхэд 2 сартай хүүхдүүдийг асран хамгаалахад том хүн насанд хүрэгчид хүртэлтэй бэрхшээ байдаг үзлээ. Тэгэхээр чи 9 настай хүүхд тэр хүүхдийг асраад хамгаалаад байж байгаа байхгүй. Шүн унтнаадаа тэр хүүхд юм чи унт нь сэрхгүй шүү дээ. Яаж сэрхийн өдөрж ингээ 2-2 хүүхдтэй ажилтсан хүн сэрэхэд хүндрэлтэй. Энэ дээр яаж ажилласан бэ гэхлээр манай дээр одоо том хүүхд нь 9 настай хүүхд нь 6 дахь удаага ирж байгаа. Тэгээ энэ хооронд юу хийвээ одоо 6 удаа ирж байгаа чи ямар ч арга хэмжээ аваагүй эдий хүрчиж байгаа мó гэдэг дээр бас эргэлзэх баг. Тэгэхээр энэ дээр хамтарсан баг ажилласан манай мэрэгчлэтнүүд төвийн мэрэгчлэтнүүд ажилласан хүүхдийн байсагч нар ажилласан те. Тэгээ торгуулийн арга хэмжээ авдаг. Тэгэхээр торгуулаа төлөх чадваргүй. За тэгэхээр ч одоо яах вэ гэхлээр чинь ажил хөдөлмөр эрхлүүлэхлээр бага насны хүүхд. Ой гарантай ойтой ой хүрэг хүүхдтэй хүнийг хөдөлмөр эрхлүүлэх боломжгүй болчиход байгаа байхгүй. Тэгэд энэ дэр үнслээд бид нарт ердөөсөө арга хэмжээ авдаг юм байна гэсэн одоо тийм сэтэл төрдөг юм уу тийм ээ би бол гайхаж нэмчнэ бид. Тэгээд хүүхдүүдээ бусдыг одоо буруутгах гэж штэ тийм ээ. Архины хамааралтай 30 гаруй насны ээж нь уг нь 4 хүүхэдтэй ч том хүү буюу 13-аас 14 насны хүү саяхан тодорхой шалтгааны улмаас Тэнгэрийн оронд заларчээ. Түр хамгаалах байрны талигаач том хүү дүү нараа дагуулад мөн л ирдэг байсан гэж ярьлаа. Том одоо хүүхэд нь болохоор ч сая одоо өнгөрлөө шүү дээ. Харамсалтай үйл явдал энэ бол тийм ээ. Тэгээ тэрэн дээр маш харамсаж байна. Яагаад гэвэл чинь тэр үерхэж байгаа найз нөхдөд гол нь биш. Тэр хүүхдийг ийм байдалд хүргэсэн эцэгхэд хамгийн хамааралтай гэж бодож байгаа байхгүй. Эцэгхийн хамаарал хяналт байхгүйгээс ингэж ш. Нэгд хоёр дахь тэр хүүхд бас яг энэ хоёр хүүхдийг дүүгээ тийм ээ асар хамгаалж яасан байхгүй юу. Манай дээр бас тэр хүүхд ирчээс үйлчлүүлж яасан. Тэгэхдээ өөрөө ханаа төрчихсөн өвдөд хэвтэж байгаа хүүхэд хоёр дүүгээ эмчээ та энэ хүүхдийг үзээд өөрч яснаар манайд өмнгээд байна шүү дээ. Өөрөө тэрнээс илүү ханаа төрсөн л гэж байгаа байхгүй юу. Хүүхд тэг зовж байгаа чи эцэгхэд яагаад энэ зовныг мэдрэхгүй байгаа юм гэдэгт л маш их эмзэглэж байгаа тий. Албадангаар эмчилгээ хийж болж байгаа байхгүй. Ер нь бол тийм ээ. Одоо бид нар чинь одоо аз жаргалын эрэлт мэрэлтгэл одоо нэг архинаас гаргах эмчилгээнд хамтарсан багаас бас ингээд зуучилдаг шээ. Тэгэхээр нөгөө хүүхэд бага насны хүүхэд байгаад шээ тийм ээ. Тэгэхээр чинь боломжгүй болчиход байгаа байхгүй. Тэгээ одоо энэ чинь 2 сартай хүүхдийг эхийнхэн сүүнээс салгаад одоо тийш юм эсвэл сэтгцэн дасагт эмчлүүлэх маш боломжгүй болчиход байгаа. Сая иргэдний өртлөгчдийн байдлаар сэтгцэн засагт яаралт тусламжийн үйлчилгээ үзүүлээд хордлогын тайлаа тэгэл сая эрүүлжүүлээд авчирж байгаа байхгүй. Тэгээ 3 хүүхэд маань одоо эргээгээд гэртээ очлоо. Сая бид нар хүлээд гэж өгөөд ирлээ.
Тэгэхээр дахиад ийм зүйл давтагдахыг үүсэхгүй учраас бас миний сонсноор бол үржилж авъя гэсэн хүсэлтэй хүмүүс бас байгаа юм байна. Энэ талаар ямар мэдээлэл байгаа вэ? Эцэг байх, эрхийн одоо хасах энэ төр гэдэг зөндөө юмнууд байна да тий. За тэгэхээр юун цаад болоод байна гэхээр арх уугаад явж байхдаа болохоор хамааралгүй болчдөг тэр хүүхдээ тийм ээ. Хэн наваа явсан ч хамаагүй. Гудамж орхиж гэртээ хайшиж чинь. Тэгээ яг одоо эцэг байх эрхийн хасаа гэхэлэр хүүхдээ хайртай болчдөг. Тэгээд хүүхдийн мөнгө буулаа архин цогтуурал явж яадаг. Манай дээр бол хамгаалалтын үйлчилгээ авч байхдаа хүүхдүүдийн нийт бүрэн хувцлал гаргаж яасан. Хит хоноод эргээд ирэхдээ байхгүй болчиход ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бол одоо үнэхээр энэ архины хамаарлаас яаж салгах хэрэгтэй юм тийм ээ. Эцэг хүүд маань энэ хүүхдээ одоо хэрвээ гаргасан бол үүргээ гүйцэтгэж чаа. Манайх эрхүүдийг маш сайн мэддэг. Ямар эрх вэ одоо хуулийн заалтуудыг хүртэл мэдж байгаа байхгүй юу. Яг ийм кейсэн дээр төр засгаас ямар арга хэмжээ авахыг, үл хайхрах хүчирхийллийг удаа дараа үйлдсэн хүмүүст ямар хариуцлага үүрүүлэх, эдгээр хүүхдүүдийн аюулгүй байдалд хэрхэн анхаарах тухай тодорхой хууль дүрм журам шийдвэр боловсруулах шаардлагатай байгааг харуулж байна. Дарга хэмтэй. Дархан Улаанбаатарын эрүүл мэндийн газрын дарга Эрдэнэ тулгаас тодруулсан мэдээллийг одоо хүргэнэ. Тодорхойлбол Улаанбаатар өвчин 20-оос доош насны хүүхдүүдийг маш хүндээр өвчлүүлдэг амь насанд нь ч аюултай. 9 сартад нь олон 2 настайд Улаанбаатар өвчний дархлаажуулалт хийдэгтэй холбоотой юм. Иймд аль болох бага насны 2-оос доош насны хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг эрүүл мэндийн газраас онцгойлон зөвлөлөө. Өнөөдөр Дархан Улаанбаатарын нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 24 хүн хэвтэж байна. За 23 нь бол хүүхэд. За 23-аас 6 нь бол яг халдвар судлалын үндэсний төв дээр юм байл шинжилгээнд яваад баталгаажсан. За бусдын нь бол нэгэн шинжилгээгээр баталгаажсан учраас бусд нь бол нэг клиник шинж тэмдэг яг адилхан байгаа учраас энэгээр юм бол одоо 23 хүүхдийг бол одоо яг одоо Улаанбаатар өвчин гэж бол уншилж байна. За нэг том насанд хүрэхч байгаа. Тэрийг бол одоо өнөөдөр шинжилгээг нь авчихсан Улаанбаатар руу баталгаажуулах шинжилгээнд явна. Сая улсын аймгийн онцгой комиссаас бол энэ лабораторийн шинжилгээг бол орон нутгад хийх үүрэг чиглэл өглөө. Ийм боломж биднэрт бий вирусын лабораторитой. Тэгээ энэний төсөв мөнгөний шийдээд бол ерөнхийдөө эндээ одоо өнөө маргаашгүй шинжилгээгээ хийнэ гэдэг байдлаар бол төлөвлөгдөж байна. Ерөн энэ Улаанбаатар өвчин бол өөрөө агаар туслын хурц өвчин. За хамгийн ихний илэрдэг шинж тэмдэг бол ерөн нэг ханиалгадаг, толгоо өвддөг, сольддог ийм шин тэмдэг илэрдэг. Зарим хүүхдэд бол одоо хоолой өвдөх ч юм уу, эргэнэх ч юм уу ийм шин тэмдэг. Тэгэхээр хамгийн гол шин тэмдэг бол тууралт. Тууралт бол өөрөө толгой, нүүр, хүзүүнээс эхэлдэг. Ингээд их биеэр тараад хамгийн сүүлд төрбөн бүчээр нь гардаг. Гэхдээ нөгөө өвчнийхөө хүнд хөнгөнөөс хамаарат тууралтын зэрэг нь бол одоо их бага хэмжээтэй байдаг. Ийм өвчин байгаа. Ерөн бол халдварлах чанар нь бол өөрөө нэг 10-аас 14 хоногийн нууц хүчтэй байдаг. За нэг тууралт эхлэхээс 4 хоногийн өмнө яг тууралт гарсны дараа 4 хоног гээд үндсэндээ 8 хоногт бол хамгийн их халдварлалт нь бол өндөр гэж үздэг. Тийм учраас энэ өвчнөөс бол бас өрсөн сэргийлж болно. Толгой өвдөх ч юм уу, ханиалах ч юм уу, халуурах шинжил нэлээх бий. Халуурж байгаа үедээ бол одоо эмнэлгийн байгууллагт хандах, эсвэл сургууль соёлдоо явахгүй, гэртээ байгаад тэг эмнэлэгт хандах ийм байдлаар бол энэ өвчнөөс бас сэргийлж болно. Өнөөдрийн байдлаар бол шинэ алхам гээд нэг сургууль дээр бол нэг голомт үүссэн байгаа. Энэ хүрээнд бол одоо эрүүл мэндийн байгууллага бол тандалт, за хяналтын бүртгэл, дээрээс нь дархлаажуулалт гэсэн 3 чиглэлээр бол ерөн одоо 5 баг гараад бол одоо сүүлийн 4 хоног бол ажиллаж байна. За вакцинд бол нэг 110 гаруй хүүхдийг бол хамруулсан. За өнөөдөр ч гэсэн бас хамруулад явж байгаа. Ерөн биднэрт нэг 408 хүн одоо яг энэ хавьтал авсан байна гэж үзэж байгаа. Эндээс юм бол вакцинд хамруулах нь бол нэг 220 эд хүүхэд байгаа. Эндээс юм бол 110 нь бол хамруулчихсан явж байна. Биеийн байдал одоо ямар хувь байна? Ерөн бол тууралт гарсан бол биеийн байдал хүн дотор гэж үздэг. Ерөн бол хүүхдүүдийг бол бүгд дундаас хүнд гэсэн үнэлэгдээд явж байгаа. Ойрын явдлаас бага насны хүүхдүүд хэрэг байгаа. Дүүнэр нь ч юм уу те? Ерөн бол 6 настай нэг хүүхэд байна хамгийн бага нь. За хамгийн том нь бол 17 таа
хүүхэд байгаа. Тэгэхээр зэрэг ерөн бол нэг хүрээгүй хүүхдэд бол маш хүнд явцтай явагддаг. Ерөн бол бидний дуршлагаас үзэх юм бол 15 онд нэг 126 Улаанбаатар онцлогдож эмчлэгдэж байсан. За 2015 онд 2016 онд болохоор 2234 тохиолдол бас онцлогдож байсан. Энэ дотор бол нэг вакцин хамрагдаагүй одоо 9 сар хүртэлх хүүхдүүд бас тодорхой 8 хүүхдийн эндэгдэл энэ төр бол гарч ирсэн. Энэ бол бас вакцин хамрагдаагүй хүүхдэд бол эндэгдэл их өндөртэй. Энэ вакцины ер нь тонгол 9 сартаа авдаг, 2 настай авдаг. Тэгээд өвчин гарах юм бол бас голомтын вакцинжуулалт гэж байна. Мөн вакциндаа хамрагдаагүй бол нэмэлт вакцинд хамрагдах гэсэн ийм ойлголтоор бол вакцинууд хийгдээд явдаг. Ер нь вакцинд хамрагдсан хүүхдүүд бол өвдөх магадлал бол бага. Өвдлөө гэхэд хөнгөн хэлбэрээр өвдөн. Ер нь вакцин бол өөрөө нэг 10-аас 15 жилд суларж идэг гэж байгаа байхгүй юу. Саяны энэ вакцинжилтыг ингээ харахаар 2 настай 2 дахь вакцин авсан гэхэд сая нэг 10-11 настай хүүхдүүд нэг 30% нь одоо вакцинд хамрагдсан ирнэ өвдсөн байна гэж үзчихвэл энэ бас вакцин суларж байгааг шинж байх гэж ойлгож байна. Тэгээд ер нь вакцинд хамрагдсан бол одоо хүндрэл нь харьцангуй бага явагдана гэж ойлгож байгаа. Улсын хэмжээнд одоо Улаанбаатар өвчин гарснаас хойш одоо 9 сар хүрээгүй нас хүрээгүй хүүхэд бол одоо бас нэг эндсэн тохиолдол гарсан. Тийм учраас бид нар айлхаар бага насны хүүхдүүдийг, хүрээгүй хүүхдүүдийг айл руу авч явахгүй, олон нийтийн газар руу авч явахгүй тийм байхыг бас зөвлөж байна. Дээрээс нь ер нь хүүхд халуурсан ч юм уу, ханиалгасан ч юм уу, ийм ханиадны ерөн шин тэмдэг илэрх юм бэл эхний ээлжинд сургуульд нь явуулахгүй нэг ядахтаа нэг 3-4 хоног ажиглах нь зүйтэй. Ер нь нууц үеийн сүүлийн 4 хоног халбартай гэдэг чинь ер нь нэг халуураад ирснээс хойш 3-4 хоногийн дараа ер нь тууралт гарч ийн гэсэн тийм саяны манай дээр илэрж байгаа клиник эмнэл зүйч гэсэн тэгч харагдчихжээ. Хүүхд одоо яг халуурж байгаагийнхаа дараа нэг ер нь нэг 4-5 хоног дээр нь туурсан байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хугацаанд нь бол ер нь нусгойчих ч юм уу, хоолой эргэнэх ч юм уу, өвдөх ч юм уу ер нь ханиадын шинж илэрх юм эхний ээлжин тэр гэртээ байх нь зүйтэй юм байна гэж ойлгогдож байгаа. Бид нар ер нь бол эхлээд голомтой хязгаарлах дээр бол онцгой анхаарч байна, тандалтаа хийж байна. Энэ чинь бол өөрөө амьсгалын замын 3 өвчин учраас эхний ээлжинд хавьтлуудаа тодорхойлно. Тэгээд хэрвээ хавьтлууд байх юм л тэр дотроос вакцинд оруулаагүй хүүхдүүдэд бүгдийн вакцинд хамруулна. Мөн тандалт бус сургуулиуд руу хийгдэж байна. Энэ бол мэдээж сургуулийн эмчнэр багш нартай хамтарч хийж байгаа. Ер нь бол энийг нууж муу хаах тийм боломжгүй өвчлөлтөө өөрөө нэг тууралтай илэрдэг. Ер нь хоц явцтай учраас энэ бол илрүүл тэгэл тодорхой хугацаанд илэрнэ. Ямар ч зүйл өнөөдрийн байдлаар бол нэгдэх голомтод байна гэж үзэж байгаа. Одоо тэр дэнд голомттой ч гэдэм үү ингээ гарчих болов гэдгийг бол илэрхийлэх өнөөдрийн байдлаар илэрхийлэх боломжгүй. Гэхдээ илэрхгүй байлгахын төлөө эрүүл мэндийн байгууллага хамаг хүчээр ажиллаж байна. Дарга хэмдэ Дархан хотын дулаан хангамжийн системд тулгамдж байгаа асуудал сэдвт хилцүүлэг өнөөдөр Амуу Монголын хурлын танхимд зохион байгуулагдчихжээ. Эрдэс Монгол гэнэтлээ. Дархан хотын төвлөрсөн дулаан хангамжийн систем үүсэж хөгжсөний түүхтэй 60 жил Дархны дулааны сүлжээ төрөмчөд хөвцөд компани бие даасан мэргэжлийн байгууллага болон үүсэж хөгжсөний 35 жилийн ойг өгсөн олон арга хэмжээ шатц дараатаагаар зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Дархан хотын дулаан хангамжийн системд тулгамдж байгаа асуудал сэдвт хилэлцүүлэг өрнөлөө. Хилэлцүүлгээр дээрх үндсэн сэдвэр болон Дархан хотын хот төлөвлөлт, дулааны шугам сүлжээний хамгаалалтын зурвас зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч илтгэл хилцүүлснээс гадна асуулт хариулт буюу нээлттэй хилэлцүүлгийг өрнөс юм а. Цаг үед үүсэж байгаа хүндрэл туламжгүй асуудлаар хамтран бас шийдэл гаргахаар юм нээлттэй хилцүүлэг зохион байгуулж байна. За хилцүүлэг бол хоёр үндсэн зорилготой байгаа. Нэгдүгürt яг өнөөдөр цаг үед одоо энэ оролцогч байгууллагуудаас одоо Дархан хотын хөгжлийн талаар манай байгууллагатай хамтарч ажиллахын талаар санал бодлыг нээлттэйгээр сонсох. За энэ санал бодол дээр үндэслэж бид нар бодлого шийдвэр хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулах. За хоёрдугаарт нь бол Дархан хотод дулааны эрчим хүчний энэ өсөн нэмгэж байгаа хэрэглээг яаж бид нар одоо давж гарах вэ? Манай инженер техник ажилтны судалгаагаар 2026-аас 27 онд одоо манай суурьлагдсан хүчин чадал буюу 236 гкал цаг маань одоо ингээд бүрэн дүүрж байгаа.
нэг ёсонтой одоо өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэглээг яаж хангахын тулд бид төр захиргааны байгууллагад одоо энэ бодлого шийдвэрийг үнэн зөв мэдээллийг танилцуулах, энэ Дархан хотын дулаан хангамжийн 2 дахь чих үүсвэрийг эрчим хүчний 2 дахь үүсвэрийг яаж шийдвэрлэх үндсэн энэ 2 зорилготойгоор энэ хилцүүлгийг зохион байгуулж байна. Өнөөдөр Дарханы дулааны сүлжээ төрөмжид төвчат компаниас хотын дулаан хангамжид тулгамдж байгаа асуудлын чиглэлээр одоо маш зөв ийм асуудал хүндсэн хилцүүлгийг зохион байгуулж байна. За их хотын дулаан хангамж гэдэг бол ганцхан одоо дулааны эрчим хүч үйлдвэрлэгч хангагчийн асуудал биш. Энэ дээр одоо маш олон талууд харилцан оролцож ийж энэ хангамж маань зөв зохистой, үр дүнд хүрсэн тогтвортой дулаан хангамжийн систем бол үүснэ гэж үздэг. Тийм учраас өнөөдрийн хилцүүлэг дээр хангагч үйлдвэрлэгч талаас гадна хэрэглэгчдүүдийг төлхөө оруулж байгаа нь бол нэлээд үр дүнд хүрсэн ийм асуудал болох байх. За Дархан хотын дулаан хангамжийн асуудал тулгарч байгаа асуудлуудыг бид нар яаж шийдэх вэ? Гарч шийдэл нь ямар байх вэ гэдэг дээр одоо харилцан уялдаатай асуудлыг дэвшүүлж оруулж ирж байгаа нь нэлээд үр дүнд хүрэх байхаа гэж бодож байна. Хэрэглэгчдээ ингэж туулж энийг ойлгуулах талаар бол ойрхон мэдээлэл бол том баг юм байна. Мэргэжлийн байгууллагууд хоорондоо яриад байдаг мэргэжлийн ажлыг Үзэгч та бүхэндээ дотоод мэдээлэл танилцууллаа. Харин одоо хөтөлбөрийн уламжлалын дагуу цаг агарын урьдчилсан мэдээлэл хүлээн авна. Үзэгч та бүхэндээ бид аймаг орон нутгийн хэмжээндх хамгийн сүүлийн үеийн шинэлэг цагийн мэдээллүүдэд онцлон хүргэлээ. Маргаашийн шинэхэн дугаараараа шинэхэн мэдээлэл үүстэйгээ эргүү уулзъя. Баяртай үзэгчдээ.